Дараагийн мэдээг танилцуулъя. Францын ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн өөрийн эхнэрийг хурамч бичиг баримт бүрдүүлэн улсын мөнгөөр цалинжуулж ажиллаж байсан тогтоогдсон. За үүнийхэн төлөө 4 жилийн тэнсэн харгалзах ял авч байгаа юм байна. За үүнтэй холбогдуулан олон нийтэд хандсан мэдээллийг түүний өмгөөлөгч өгч байна. За өмгөөлөгчийн мэдэгдэж байгаагаар үйлчлүүлэгч нь өмнө нь бол дав залтахаас өмнө 1 жилийн хорих ялыг бол хүртсэн байсан. За гэвч энийг зав залтсны үндсэн дээр тухайн хорих ялыг тэнсэн харгалзах ял болж өөрчлөсөн байна. За Францын ерөнхий сайд асан Франсуа Фионд бол энэ хэрэгтэй холбогдуулан 4 жилийн энэ ялыг оноож байгаа тэнсэн харгалзах. За 2017 онд бол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. За түүнийг нэр дэвшигт нь энэ асуудал бол гол нөлөө үзүүлж байсан. 71 настай Франсуа Фион 2022 оны ихэр эхнэр Пенела Пионыг парламентын гишүүний туслахын ажилдаа болгож улсын төсөмлөөр цалинжуулж байсан хэрэгээр ял авсан. За энэ хэргийг нь бол 2022 онд шүүхээс бол тогтоосон байгаа. За түүнийг бол эхнэрийг нь үндэсний ассамблеад ямар нэгэн ажил эрхэлдэггүй болохыг нь тогтоосон. Парисын дав заалдах шатны шүүх мөн түүнд 375 мянган еврогийн торгууль төрхийг үүрэг болгож 5 жилийн хугацаанд сонгогдох эрхийг нь хассан байна. За 2022 онд түүнийг 1 жилийн торны цаана өнгөрөх энэ ялыг хөнгөрүүлж чадсанд нь бол өмгөөлөгч нь баяртай байгаа юм байна. За Британий иргэн Пенелопионыг 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэж нөхрийнх нь адил торгууль төлхийг тушаасан шийтгэл ямар нэгэн дав чатны шүүхээр өөрчлөлт ороогүй байна. За хосууд бол энэ асуудал дээр бид нэр боддоор ажилласан Пенелопионы хувьд бол жинхэнэ тойрог дээр бол ажил хэрглэж байсан гэж баталгааг оролцдог. За харин дав чатах шүүх бол үүнийг үгүйсгэж байгаа. За шийтгэх хуралд бол аль аль нь оролцоогүй. Консерватив үзэлтэй Франсуа Фионы хувьд энэ оны ихээр төрийн албан тушаалд орохыг хоригдсныг бол ёс суртахууны хувьд шарах болсон гэж мэдэгдсэн. Францын хэвлэлүүд бас энэ асуудлыг бол Пенелопа гейт гэж нэрлсэн бөгөөд энэ дуулайн бол Фионы нэр хүндэс сөргөөр нөлөөж 2017 онд Францын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макронтой өрсөлдөж ялагдах гол шалтгаан нь бол энэ болсон гэж үзэж байгаа. За надад энэ үзүүлсэн хандлага бол бусдад харьцуулахад юр бусын хандлага байсан. Хинч намайг өөр зүйлд өөр олон улс төрч үнийг хийгээд хахад зөвхөн намайг шийтгэлээ гэсэн ийм байдалтай асуудалд хандсан. За Франсуа Фионы хувьд 1981-аас 2021 оны хооронд парламентэд энэ хуурамч ажил хийлгэж хүмүүсээс улсын төсвөөс санхүүжүүлдэг байдал нь бол нийтлэг жишг байсан гэдгийг мэдэгдээд тэр үед бол хууль тогтоогчдын дийлэнх нь олонх нь бол яг ийм төстэй кейсүүдийг гаргаж байсан. За харин түүний эхнэртэй бол хуурамч гэрээ байгуулсан асуудал нь 2012 оноос 13 он хүртэл үргэлжилсэн асуудал байгаа. За шүүхийн шийдвэрт бол хэрэгт ямар нэгэн цалинтай ажил хийсэн эсэх нь нотлох баримт байхгүй байгаа нь шүүхээс бол талархууштай зүйлээ гэдгийг өмгөөлөгч нь бол мэдэгдэж байгаа. За одоо Франсуа Фион бол эрх чөлөөтэй хүн болсон гэж мэдэгдсэн. Францын улс төрчтэй холбоотой энэ мэт олон тооны дуулаа шууган сүүлийн үед гарах болсон. За тухайлах юм бол консерватив үзэлтэй ерөнхийлөгч асан Никола Саркози залилангийн хэрэгт яаш шийтгүүлсэн. За мөн түүний дараа бол түүний Лигон де Онор одныг нь хурааж авсан. 70 настай Саркозигийн хувьд мөн өнгөрсөн 12 дугаар сард Францын давд заалдах шатны шүүхээс шүүхийн эрх ашигыг хууль бусаар авахыг оролцсон хэрэгээр ялын хിവэр үлдээснээс хойш өнгөрсөн сар хүртэл захин шагаан зүйлд зүүж түүнийг хянж байгаа. За Саркозиг бас Ливийн удирдагч асан дарангуулагч Мумар Каддафитай гэрээ байгуул сонгуулийн кампанит ажлынхаа үеэр санхүүжилт авсан гэсэн ийм хэрэгээр бас түүнийг шүүж тусгай хэрэг бас үүсгээд байгаа. За өөр нэг улс төрчдийн том холбогдсон томоохон хэрэг нь хит барууны үзэлтэй удирдагч болох Марин Ле Пентэй холбоотой хэрэг байгаа. За түүний хувьд Европ парламентын хуурамч ажлын байрууд бий болгож мөнгө завьсан хэрэгээр шүүгдэж шүүхийн шийдвэрийг давд заалтах ийм шатандаа явж байгаа. За 20 халыг нь хэсэгчдэнд төтгөлцүүл торгуул ногдуулахын зэрэгцээ сонгуульд орох эрхийг нь 5 жилээр хассан шийдвэрийг шүүх гаргасан. За энэ ял нь цаашдаа давж чадах шатны шүүхээр батлагдах юм бол 2027 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших амбиц нь үгүй болох ийм талтай байгаамаа.